Отгоо ахын заадаг тэгшрүүлүүргээ хичээл өгдөг саймширч хүн. Намайг ойлгооч, намайг хайрлаач. Би мэдээд байна. Би ойлгоод байна. Би айгүй чанга хашгираад хариулаад байна. Намайг өрөөгөөч. Намайг надад алга ташаач гэсэн ийм сэтгэлтэй саймширч хүмүүс байдаг. Ам дагуулаад яриад байдаг. Тэгтээ хэрэгжүүлдэг. Ердөөсөө хэрэгжүүлдэг. Бурхны үгийг дагдаг. Манай чуулганд нэг юм байсан. Би та нарт ярьчих уу? За. Манай чуулганд биш үү? Дарханд пасторлаж байхад энэ чуулганд биш. Дарханд пасторлаж байхад нэг ихч байсан. Маш хэцүү ядуу амьдралтай. Тэгээд 3 өнчийн хүүхэдтэй. Тэг айлаас айл гисээ амьдэрдэг. Үнэхээр зовсон ихч байсан. Тэгээд айлд зарцлагдана. Өвчтөө хүн харна. Тэгээд тэр нөхрөө харуулж байгаа тэр эмээ ихчийг мань аюулгүй их дарлана. Дээрлэх нь доромжлно. Манай зарц гээл. Нэг удаа гэрт нь орсон чинь ихчийг манд ихж байгаа. Манай сүмийн хамгийн ядарсан ихч байсан л да. Нараа энэ бол миний зарц штэ. Хөөе зарц. Цай гэдэр. Үнэн боосоо би сүмийнхаа хүнийг ингээл хүнд ингэж хэлүүлж байгаа пастор хүн надад амар гутмаар штэ. Даанч яав да. Ихч минь даанч яав да. За яах эцэг минь. Тэгэл ихчигээ хөгжид дэвшээсэ гэж хүсдэг, залбирдаг. Үүний төлөө заадаг, ятгадаг, зэмэлдэг. Урамшуулна, босгон байгуулна, бүхнээ л хийн. Тэгээд нэг удаа ихч минь ярьж байгаа байхгүй. Нөгөө эмээ хажууд нь байсан. Тэгээд нөхөр нь ингээд нөгөө бүксэн биеийг мдээгүй цус харваад. Тэгээд ингээд нөгөө нэг өтгөн шингэдэн гараад ирдэг. Тэгэн гутал нөгөө эмээд загнуулахаас айгаад алган дээр нөгөө баасыг нь тосож аваад ингээд би цэвэрлэдэг штеп. Ямар хатуу харав вэ? Гэл бас бодно. Тэгээд нөгөө ихч маань сүмийн хүмүүсээс очиод мөнгө зээлчихнэ. Зээлэхдээ айгүй хэцүү. Залбирчээсэн чинь бурхан чамайг над сануулаад чамаас мөнгө зээлгэнэ гэж. Бурханы нэрийг барина. Ийм хүнд хизээч битгий өгөөрөө. Тэгээд нөгөө итгэгчнэр чинь нөгөө зарим нь айгаад бурхан өг гэсэн гэхлээр чамаас зээлгэсэн гэхлээр чинь хүн чинь айгүй эвгүй байдалд ороод үгүй гэж хэлж чадахгүй өгч тийм байл. Тэгэл над дээр ирж байгаа юм чи. Пастраа тэр надаас мөнгө аваад өгөхгүй байна гэл. Ингээ энэ тэндээс ингээ мөнгө авц. Би өстө ихч минь ээ. Ямар бүр сүмэс бүр хөөчж үтсэн. Эзний үгийн дагуу та буруу амьдрч. Та итгэгч хүний амьдралаар амьдрахгүй. Тэгээд нэг удаа ихч маань нэг хүнтэй гэрлэлээгээ ороод ирсэн. Годомжны арх удаг архичинтай. Тэгвэл тэр архичинтай яагаад сууж байгааг нь би мэдчихэж байгаа. Тэр архичин чинь нэг 2 өрөө байртай байсан юм билээ. 2 үлээ 3 өрөө. Тэгээ тэр гэртээ тэгээд нөгөө гэртээ уучраас нөгөө өнчин хүүхдүүдээ орох оронтой байлгах гад годомжны архичин арх удаг амар хүнтэй гэрлэж авахгүй. Тэгээ би хэлсэн. Та ямар хариуцлагагүй юм бэ? Тэр архичин тэр гэрт хүүхдүүд чинь хүчирхийлүүлүүл яа. Та яагаад сууж байгаа би мэдэж байна. Та зүгээр байртай уучраас сууж байгаа штэ гэсэн. Тэгэл дуугаа гараа явсан. Тэгээ сүм дээрээгүй уудсан. Тэгсэн чинь нэг өдөр би ээжиндээ очисон чинь өвлийн хүүтийн шүн. Шүд. Ээжинд очисон чинь дархан тэгээ өвөл өстө маш хүүтийн штэ. Аяйгүй хүүтийн. Оростой ойрхон болохоор. Тэгээ би гэрт нь очисон. Ээжинд очисон чинь нөгөө их чаранхгүй шүн ээжинд ирсэн сууж байна. Оо пастраас ээжинд ирсэн ээжийн өнөөдөр хонд юм уу гэл. Дахиад яг сайн биширцсан байж байгаа. Тэгэл би дотроо Есүс эзэн минь одоо яах вэ? Энэ хүнийг яавал ухаан оруулах вэ гэж би дотроо бодоод байгаа шүү дээ. Яах вэ? Яасан ч ухаан. Нөгөө архичиндаа зодуулаад байнгын дарамттаа хүчирхийлүүлээд бүр өстэй байж ядхаа болоод зүхтаа тэгээд хэцүү. Тэгээд ингээд ээжинд би дотроо эзэн минь яах вэ? Юу гэж хэлэх вэ гэж залбирчээсэн чинь Матай 6-гийн 33-ыг асуу гэж хэлсэн. Матай 6-гийн 33-ыг гаргаж өгөөч. Матай 6-гийн 33. За манайхан энэ ишлэлийг бас чэйжлээд аваарай. За чэйжээр мэддэг хүмүүс шууд хэлэхгүй юу? Юу гэдэг вүлээ? Харин эхлээд түүний Бурхны хаанчлал зөвхт байдлыг хай гэж байгаа. Эхлээд шүү. Эхлээд гэдэг нь юу гэсэн үг гэж юуны төрөнд гэсэн үг.
Бас энэ эхлээд юуны төрөнд гэдэг нь бүр хамгийн түрүүнд яарвчлан чухалчлан бүр нэгдүгээрт хойшлуулшгүй тавих ёстой гэсэн утгатай. Харин эхлээд гэдэг нь. За өнөөдөр таны хувьд хамгийн түрүүнд бүр хойшлуулшгүйгээр бүр нэн тэргүүнд шаардлагатай зүйл юу вэ? Та нар бодож үзтээ. Тэрнээс чинь илүү чухал эхлээд та тэрнээсээ илүү чухал зүйлийг бодох ёстой. Тэр нь Бурхны хаанчил зөвхт байдлыг хаах. Зарим хүмүүсийн хувьд яг одоо бол яарвчлан чухалчлан нэг байшинтай л болох юмсан. Заримынх нь хувьд бол хурдхан шиг нэг машинтай болёо гэж байгаа хүн байгаа. Зарим нь бушуухан шиг хүнтэй сууяа гэж бүр байж чадаад байгаа хүн байгаа. Тэгвэл тэрнээс чинь илүү хамгийн эхлээд яарвчлан чухалчлан хайх ёстой зүйл байгаа. Энэ бол та Бурхны хаанчлал зөвхт байдлыг хаах. Энд ингэж хэлсэн. Гагцгүй эхлээд Бурхны хаанчлал болон зөвхт байдлыг хайх тун. Тэгвэл юу гэсэн бэ? Бурхны хаанчлал болон зөвхт байдлыг бүр хамгийн түрүүнд хайх юм бол Бурхан юу гэж байна? Энэ бүхнийг гэдэг нь таны амьдралд хэрэгцээтэй бүгдийг нэмж өгнө. Гэтэл хүмүүс Бурхны хаанчлал зөвхт байдлыг хамгийн адаг тавьчаад өөрийнхөө нүдний өөрийнхөө хүслийг урдаа тавиа яваад байдаг. Тийм учраас тэд бүтлгүйтдэг баг. Тэр хүссэн юм авсан ч сүрүүлээ хийдэг. Ягаад гэвэл зөвхт байдал байхгүй, хаанчлал байхгүй, Бурханаар өдөрдүүлэгддэг. Дуулуургүй зөрүүд учраас. Бурхны тэр бүх ёроолыг бүгдийг сүрүүлж хайдаг. За би ихчээс асуусан. Тэ би ихчээс Матай 6-гийн 33-ыг та мэдхүү гэж асуусан. Яг гэвэл би үргэлж энийг ярьдаг пастор байсан байхгүй. Үргэлж ярьдаг. Тэгсэн чинь ганц мэддэг ишлэлийн асуусан учраас ихчтэй нүднийг ялзаал ёстой нөгөө саймшрах зан хөдөлж байгаа байхгүй. Мэдлгүй яах вэ пастор? Харин эхлээд гагцгүй түүний хаанчлал болон зөвхт байдлыг хайх тун тэнхүү энэ бүхнийг нэмж өгөх болно гэж та. Шүлэг шиг яруу найрагчаас мундаг явж байна. Тэгэнгүүт дараа нь юу гэж асуухыг эзэн надад хэлсэн байсан. Тэгэл хэлэнгуут л би нүдрөө нь харж агаад миний асуултыг та нар мэдж гин үү? Та сахисан уу гэж асуусан байхгүй. Та сахисан юм уу? Түүний хаанчлал болон түүний зөвхт байдлыг хайсан юм уу? Та энэ чэйжсэн ишлээ амьдрал дээр хэрэгжүүлж байгаа юм уу? Та сахисан уу гэж асуусан чинь би тэр харцыг одоо ч сандаг. Саймшраалцтай нүдэнд ялзаа хэлжсэн чинь тэр дороо яг зүрх рүү дүрсэн байхгүй. Зүрхэндээ яг дөрүүлсэн юм шиг байна. Маш гонигтай болоод. Ингээл хэлсэн. Би яг тэр үед урд өмнө нь хизээч харж байгаагүй тэр гимшлийг харсан байхгүй. Игч үнэхээр яг одоо өөртөөгөө яг бодит өөртөөгөө тулсан байна. Сахаагүй. Би завхай. Би алуурчин, худалч, хулгайч, бузар шуналтай. Би бол муу гэж хэлсэн. Би жинхэнэ гимшлийг харсан. Тэгээ би юу гэсэн гэж ихчээ. Би танаас одоо жинхэнэ гимшлийг харж байна. Би таныг ээжийн тоноолохгүй. Урд нь та үргэлж надад хэн туслах бол хинээс мөнгө гоох уу, хинээс мөнгө зээлтгүү, хэн боломжтой байна гэж дандаа хүмүүс рүү харсан. Та бурхан руу хараагүй. Харин одоо та гар. Та өнөөдөр ч гэсэн ээжинд хонох гэж ирсэн баг. Гар, би таныг хоноолохгүй. Та бурхантай уулз. Гимшсэн хүнтэй эзэн яаж хамт байдгийг та хар. Гар гэсэн. Миний хувьд, пастор хүний хувьд өвлийн харанхуй шүн. Үнэхээр зов зүдэрч байгаа. Тим эмхтэйг би гаргана гэдэг надаас асар их хатуу сэтгэл гэж хэлж болно. Маш их зоригч гэж хэлж болно. Тэгвэл би бурханд найдажсэн. Бурхан минь та түнтэй уулзч чадна. Гаргасан. За дахиж тэр ихчийг хараагүй. Гомдсон баха. Олон жил болсон. Тэгээ дараа нь би хотод чуулган байгуулахаар Улаанбаатарт нүүж ирсэн. Байр түрээсэлсэн. 17 жил эхнэр бит хоёр 5 хүүхдээ дагуулад 17 нүүсэн. 17 жил 17 нүүсэн бид. Тэгж явж явахдаа эгчтэйгээ тааралцсан нөгөө эгчтэй. Эзэн дотор нүдэн гялалцсан.
улам залуучдсан. Тэгч маань пастраа бурхан намайг ерөөсөн. Би тэр шөнө эзэнтэй уулзсан. Би иргсэн, би гимшсэн. Тэгээд одоо хотод 3 өрөө байртай. 4 өрөө бай, 2 байртай. Нэгийг төрөслүүлээд нөгөөтхийг амьдраад нөгөө хүн чинь дагуулаа явж байсан хүн нэг нь Японд, нөгөөтх нь Солонгосоос ээжтэй Йен Вон явуулдаг. Пастра бурхан намайг ерөөсөн. Пастра төрөв чи юу вэ? Би гаргаа үзүүлчих. Төрөвч хоос. Сургаал бичсэн нэг цаас байсан. Сургаалын нэг цаас л байна да төрөвч гэсэн. Мөнгө гаргаж ирэл дүүргэж өгөөл. Пастра явъя. Пастртаа юм хувц авч өгнө. Говийн үйлдвэрийн дэлгүүр дагуулж чичээд. Пастра үнийн бити хараараа. Зүгээр л ав гэж байгаа шүү дээ. Би бүр юу болоод байна эзэн минь ээ. Яста би толгой дээр галтай нүүрс овоолгуулсан. Йоо яста юу болоод байна бүр нүүр мөрлаацсан яг л галтай нүүрс болсон. Тэгэл бурхан минь ээ би түрээсэлж амьд чинь энэ их чинь бүр юу болчихоо. Яг тэгвэл би түнд бурханы үгийг заасан юм чи. Амен. Би бурханы үгийг заагаагүй л ихч минь ядуу гуйлгчин байдал дотор өгөхөөсөн баг. Тэгээ одоо манай сүмд явж байгаа. Амен. Анх энэ ихчийг би 6 сарын настай 3 өнчийн хүүхэдтэй 6 сарын настай зүрхний ховдол цоорхоо 8 мм цоорхоо. Тэгээд эмчнэр түүнийг 6 сарын настайг оншилсан байсан юм билий. Нөгөө мунхаг пастор чинь тэрийг нь би ердөөсөө сонсоогүй мэдээгүй. Тэгээд яасан гэхлээр эгч минь та Эрдэнэт рүү нэг 6 сарын дагалдагч бэлтгэх сургалтанд яваад ирээ гэж явуулсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө эгч чинь уг нь 6 сарын нас үлдсэн. 2 өнчийн хүүхдтэйгээ явдаг. Тэгсэн чинь би 6 сар яваад иргэсэн. Тэгээд эгч маань пастрийнхаа үгэнд орж байгаа байхгүй. Батлан хамгаалт дор би дахиад ярив. Джон Биверийн батлан хамгаалт дор гэдэг үг бол чуулганыхаа сүнслэг эрх мэдлийг дагах тухай. Улс үндэстнийхаа төр засгийн сүнслэг эрх мэдлийг дагах тухай. Та байгууллагт байдаг бол байгууллагынхаа дарга захирлын эрх мэдлийг дагах тухай. Та аав ээжтэй бол эцэгийнхээ эрх мэдлийг дагах тухай байна. Ялангуяа чуулганд паструудад дагах. Игч маань надад пастра би 6 сарын настай. Би өнчийн хүүхдүүдэд орхиж явж чадахгүй гэвэл би ойлгоно. Окей гिचээ. Тийм үү. Бурхан минь ээ уучлаарай гэд би эгчигээ ерөөгөл үлдэх байсан баг. Тэгээд 6 сарын дараа эгч маань өвөх байсан баг. Гэтэл эгч маань яасан гэж бурханд хэлсэн байгаа шүү дээ. Бурхан минь ээ пастор яв гинэ. За би явахгүй болохгүй. Яг л эрх мэдлийг тагч шүү дээ. Тэгээд яасан гэж нөхөртөө захиа бичиж байгаа. Нөхөр нь хаяа явцсан байхгүй юу? Тэг хүүхдтэй өнчрөөд үлдсэн юм гэт. Хөөх. Үнэхээр зовлонтой. Ээж маань 8 хүүхдтэй өнчирж үлдчихсэн. Энэ ихч маань 3 хүүхдтэй. Миний ээж бэлэвсэн эмэгтэй яаж зовдгийг би харсан. Нөхөр нь хаяа явчихсан. Энэ олон хүүхдтэй үлдсэн бэлэвсэн эмэгтэй хүний зовлон ямар хэцүү вэ? Би ээжийг харж байсан. Ээж маань ажлаасаа орж ирээд уйлдаг. Орон доороо шургаж ороод орлоо л энэ уйлаа л энэ. Ажлаасаа орж ирээд орон доогоороо ороод Оросын төмөр бүрштэй бид нэр цагаан ор гэж ярьдаг. Тэр цагаан орон дотор орж. Заримдаа бүр ингээд манайд нэг диван байдаг гэсэн. Тэр диван дор ингээд яаж багтаж ордгийг. Тэгээ тэнд орлоо л уйлааддаг. Тэгээл шинэ хүү үхээсээ гэж өөрийгөө хараагаад уйлааддаг байсан шүү дээ. Би яах гэж би амьдарч байна гэж болоод энэ хүүхэд байхгүй бол би үхмээр вэ штэ гэж ингэнтэл бүр ингэнтэл уйлдаг байсан ээж минь. Нэг удаа би цүнхэндэх тэр тэмдэглэлийн жижиг дэвтрийг харсан чинь шинэ хүү үхэх болтгой гэж томоор бичсэн байсан. Тэгэхээр тэр үед бид нар бүгдээрээ ээст итгэдэг байсан. Бид нар жоох хүүхдүүд 8 хүүхэдтэй бэлэвсрээ хоцорсон. Тэгээ энэ ихч маань бас ингээд хөөх юм. Нөхөр нь хаяа авчихсан. Тэгээд 6 сар явахдаа ихч маань хөдөө амьдардаг нөхөр дүүгээ захиа бичиж байгаа. Пастор 6 сар Библийн сургуульд сур гээд байна. Би өөрийнхөө хүснээрээ сураагүй шүү.
Тэгээ энэ 3 хүүхдээ чи ингээд харж байгаараа гэд. Тэгээд тийм загтал бичиж явуулаад тэгээд яасан гэж хүүхдүүдийнхаа ингэрт нөгөө жоохон хүүхдүүд юм чинь богоон цуулгаад харж авч явж байгаа хүн байхгүй. Хүүхдүүдийг түнхэлд буулгачаараа гэд ингээд байд бичүүлээд суулгацсан байгаа юм чи. Тэгэл явсан ш тараараа. Өнөөдөр ийм дуулгар хинээс гарах бол 6 сар тэнд сурчаад ирсэн. Уг нь эмчнэр 6 сарын настай гэсэн. 6 сар сурж ирчихэд нөгөө хяналтандаа орох ёстой. Тэгээд нөгөө группийн мөнгө авах ёстой шүү дээ. Нөгөө өнчийн хүүхдэд хийж байгаа группийн мөнгө шиг амин чухал юм байхгүй. Эмч дээр очсон чи эмч нь хараа шоконд орсон гэж байгаа шүү дээ. 6 сарын дараа орсон. Чи амьд байсан юм уу гэж байгаа байхгүй. Хүү би амьд байна гэсэн чи. Яана уучлаарай бүх бичиг баримтыг чинь нас барсан гэж бичээд архив руу явуулсан шүү дээ. Гэж байгаа шүү дээ. Тийм хүн байсан. Өгчихсэн гээд. Бүх юм хаагаа явуулсан гэж байгаа. Тэ үтсэн чинь зүрхнийх нь ховдол нь 8 мм том ховдол нь төгс идэгцсэн байсан. Одоо үрдэх ч амьд байгаа шүү. 30 жил амьд байна. Миний очсон газар очиод тэнд байж байхдаа идэгцсэн байна. За, Матай 28:18-аас 20. Хараа өрөө тунхлах гэж та бөө юм болж байна тий. Бурхан минь. Амен. Бүгдээрээ хараа өрөө. Тийм учраас эзэн тэнгэр ба газар дээрх бүх хэрэг мэдл эзэнд байгаа шүү. Та нар итгэвэл эзэн агуу шүү. Эзэн өөрт нь дуулууртай. Тэр зовсон, зүдэрсэн, тэр өнчин бэлвснийг эзэн өмгөөлт юм шүү. Эзэн бүх хэрэг мэдл эзэнд байгаа. Иймээс явж юуны төлөө явах вэ гэхээр бүх үндэснийг дагалдагч болохын төлөө явна. Би тэр их чигээ дагалдагч болохын төлөө би өстө үстэй толгоогоо зулгаасан шүү. Би зарим хүмүүсийг дагалдагч болохын тулд зэмлсэн, загинсан бүр заримыг нь бүр алгадаа тавсан. Үнэхээр би ч гэсэн сул дорой. Тэгвэл миний сэтгэл минь ийм л байсан. За, иймээс явж бүх үндэснийг дагалдагч болох түн гэж. Эцэггүй ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж. Эцэггүй ариун сүнсний нэрээр баптизм хүртээж. Миний та нар тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд за. Харж байгаа үз эзний тушаасан болгоныг. Энэ бол эзний үг сургаал шүү дээ. Эзний тушаал. Энийг сахин биелүүлэхээр уншиж. Энийгээр амьдрахын тулд зүгээр нэг чэйжлээд хэрэг мэдлэгтэйгээ гайхуулахын тулд биш. Магистр, Библийн доктор гэж хэлүүлэхийн тулд биш. Би яагаад Библийн сургуульд сурахгүй байхаар шийдсэн гэж? Би яагаад магистр юм уу доктор болохгүй байхаар шийдсэн гэж? Яагаад гэвэл яг энэ бардамлаас би өөрийгөө хамгаалахын тулд бас Библийн сургуульд сурах боломжгүй, чадваргүй би чинь бичиг үсэг байхгүй. Би олигтой сургуульд сураагүй штэ гэж байгаа хүмүүст би нараа пастрын ч адилхан гэж би тэдэнд урам өгөхийн тулд. Өнөөдөр яг үнэндээ бол бид нар Библийг хэрэгжүүлэгчд болох ёстой юм аа. Амен. За. Сахин биелүүлэх. Тэдэнд за. Харах тун үеийн төгсгөл хүртэл эзэн тэнгэр газрыг бүтээсэн энэ эрх мэдлийг авсан эзэн чамтай, тантай үргэлж хамт байх болно гэж айлцсан. Амен. Үг сургаалыг биелүүлэхэд. Тэгээд дэрэгт хүндээ бүгдээрээ үгийг хэрэгжүүлэх гэж. Эзний үг сургаалаараа л амьдрий. Тэгжээж батлан хамгаалтаар орно шүү. Амен. Тэгжээж. Амен. За. Тэгэд бүгдээрээ Есүсийн анжилт чуулганы хараа тунгалах уу? Улаанбаатар хот бусад аймаг орон нутагт төдийгүй бүх улс үндэстэнд Бурхны хаанчлалын сайхан мэдээг тунхаглаж дагалдагчдыг бэлтгэн. Дагалдагч та нар хэлэхгүй дагалдагч. Та бас өөрөө дагалдагч болоорой. Тэгтээ дагалдуулж байхдаа дагалдагч болоорой. За юу. Бид нэр бусдыг дагалдуулж бусдын төлөө явж байхдаа бусдад зааж байхдаа бас өөртөө бас заадаг. Бусдад зааж байхдаа бас өөрөө гимшдэг. Бусдад зааж байхдаа өөрөө ч ойлгодог. Бусдад сайн мэдээ ярьж байхдаа ярьж байгаа сайн мэдээг өөрөө ойлгодог байвал яг хүүх юм гэдэм үү хүүх. Сая би номлож байхдаа Библийн нэг ишлэлийг
зааж исэн. Тэгээд миний амаар үнэхээр тэр ишлэлтэй гайхалтай ойлголтоор надад ойлгогдоод би хүмүүст ярьсны дараа өчигдөр би багэд хэлж байгаа байхгүй. Би ингээд заасан чи нэг шалгаатгаа гэсэн яг грек, еврей, эрдэмтдийн тайлбар яг миний хэлснийг гаргаж ирж байгаа байхгүй. Үнэхээр ариун сүнс гэж байдаг. Бид ярьж байхдаа, дагалдуулж байхдаа, номлож байхдаа бас бид ариун сүнсээр өөрсдөө ч ухаарч яадаг. Амен уу? Баярлалаа Иесус. Талархъя эзэн. Нийгмийн бүхий салбарт сайнаар нөлөөлж өөрчлөлтийг авчир. Тэгээ би одоо лавгагийн гэрчлэлийг гаргаж ирэх гээл энийг яриадсан байхгүй юу гэдэг байхгүй. Тэгээ лавга найзыгаа бас өрий. Лавга маань Эрдэнтийн бас Гана манай Зуушин залбирлын Батцэг Уланбаяр пастор нь би тэгээ энд байгаа Эрдэнтийн Есүсийн чуулганы итгэгчдэр байгаа бол бид нар бүгдээрээ нэг сүм. Тэгээ Есүсийн чуулган бол цөлдөх булыг Аз дахь шанд гэж нэрлэгдсэн Эрдэнтийн анхны одоо чуулган байгаа. Тэгээ 1992 онд анх тэнд чуулган байгуулагдсан. Одоо ч баг 10-20 сүмүүд бий болсон байна л да. Олон мянган итгэгч нар байна. Тэгээ бид нар залуугаасаа эзэн дотор хамт үйлчилж исэн. Одоо энэ залуучууд ингээм хамт эзэнд үйлчилж байгаа юм зү тэ. Энэ залуучууд чиг бид нар ингэ залуучууд яжгаад тэг ингээд өнөөдөр энэ залуу насаа эзэн зориулсан юм чи одоо үлдсэн насаа бүгдийг зориулахаар шийдсэн хүмүүс байгаа. Тэгээд лавга маань анх би гэрчлийн товч дурдаад үгүй. Лавга маань тамирчин хүн байсан. Тэг өөрөө ярих байх. Чөлөөтэй маш сайн тамирчин байсан. Тэгэд өвчтөй болсон. Хоолойны ангийн зүрхэнд нь хөрсөн. Тэгээд ямар ч эмчилгээгүй найдваргүй эмчнэр түүнийг 3 сарын настай гэж хэлж ирсэн. Тэгээд үхнүүд байхдаа сайн мэдээ сонсоод сүм рүү 15 минут алхаад явах газрыг 2 цаг сүмд явахын тулд энэ өвчтөй хүн, хэвтрийн өвчтөй хүн 2 цаг явдаг. Заримдаа төрдөг тэрэгтэй сүмд орж ирээд залбиралдаг гэсэн гэж. Тэгээд цуглаан болгоны дараа дандаа залбирал төрдөг тэрэгтэй. Итгэгчдэр гэрт нь очиод хэвтрэлт байхад нь залбирч идэг. Тэгээд эдгэрч болсон, буцаад барилдсан. Тэгээд сая өнгөрсөн жил бүр ахмадуудын улсын авраг алтан медальтай болсон шүү дээ. Ахмадуудын 3 сарын настай гэжсэн. Тэгээд бүгдээрээ лавгааг сонсъё. Лавга минь бас анх намайг чуулганд ирж яхад манай эсийн бүлгийн ахлагч, манай чуулганы ахлагч би лавгагийн дагалдагч байсан хүн шүү дээ. Над хэлдэг байсан. Намайг хинч биш байхад нараа чи над хэрэгтэй гэл. Би одоо юугаар хэрэгтэй байд юм бол та гэж бодоод байсан. За. Бурхан бол сайн юм аа. Амен. Тэгээ би Библийн сургууль сурж байхад манай пастор гэдэг байсан. Бурхан бол сайн, диавол муу гэж. Тэгээ бурхан биднийг янз янзын аргаар өөрийнхөө аврал авчирж байгаа. Тэгээ хийсэн бүхэн үнэхээр түүний алдрын төлөө юм аа. Амен. За тэгээ бид нар яриул их түүх байна. Тэгээ би нэг цуглаандраас ярьсан нэг их нэртэй гэдээ ярьчихгүй юу? Тэгээ нэг хүн надтай уурлаад та чи 2 их нэртэй үздэй гэнэ гэхээр тэр нь ч тийм л дээ. Ихтэй яг одоо л нэг их нэртэй байна л да гэсэн. Тэгээ түүх мэдэхгүй болохоор яаж амьдрсныг мэдэхгүй болохоор яг ууралсан. Тэгээ би тэр үед эхнэр маань эзэнд үйлчлж байгаа, эзэндөө явцсан. Тэгээ дараа нь би нэг хүнтэй гэрэлсэн. Тэгээ тэр хүнийгээ би бол нэг л хүн гэж харж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр хүний тухай ярьж исэн болохоор өөрийнхөө түүхийг үнээр нь ярьсан. Та дараагийн нэг би чи одоо ангитай кино байхгүй. Та нөгөө нэг анги нь үзег болохоор аргагүй ингэж уурдахын зөвлөө гэж хэлсэн. Тэгээ сүүлд нь яг ингэ гэрч сонсоод бүр гайхсан байхгүй. Тэгээ би одоо 9 хүүхэдтэй. Бас л нэг л их нэртэй, нэг л бурхантай. Гэхдээ манай хүү бас энд үйлчилж байгаад анхны 14 охноос байсан эмэгтэйс нараа тэр нэг эмэгтэйг нь авч гэрэлсэн байгаа. Тэгээ тэр нараа болохоор би гитартай л гэрлэн би эмэгтэй хүн сонирхдаггүй гэл. Тэг явж байгаа багийг сонгож авсан тийм. Тийм би тэр багийг болохоор одоо их царайлаг болчиход байгаа. Тэр үед царай муута Такаши гэдэг нэг Япон кино гардаг гэсэн. Тий. Намайг ч багийг царай муута Такаши гэдэг байсан юм чи. Тийм л байсан л да тэр. Танаа бас тийм бүх юм мэднэ гэдэг байхгүй яа. Тэгээд манай лавга болохоор бид хоёр яг нөгөө багийн хамгийн бас гоё дотны бас нэг найз нь болроо гэд. Бид хоёр найзыг авч суусан. Тэгээд 5 хүүхэд төрүүлээд тэгээд болроо маань эзэн лөө явсан байгаа. Ор залуугаараа. Тэгээд дараа нь
эзэн дахиад нэг гайхалтай бүсгүй өгсөн. Манай инхмаа босхгүй юу? Яаж гараад ирээ. Инхмаг 9 настай байхад нь 12 шүү дээ. 12 тойлоо. 19 би мэдчихэж шүү дээ болтой. 9 настай байхад нь инхмаа нөгөө аваарт ороод бас аимшигтай аваар болсон байли. Би миний сонссноор нөгөө машинаас буусан чи ороолт нөгөө хүүхдийн ороолт ингээд нөгөө хаалганд нь авчуулагдаад машин хөдлөхтэй ороолтноос нь чирээд ингээд асфальтын зам дээр хүүхдийн арсыг нүүрний арсыг нь хуулсан. Тэгээ яг тэр хэцүү үед нь лавга чуулганы ахлагч байсан ороод 9 настай охиныг залбирч байсан. Тэгтэл одоо хожим бурхан энэ хоёрыг бас л гэр бүл болгохоор л бас төлөв бурханы арга замыг бид юрдөөсөө мэдв. Үнэхээр одоо нинэ манай нинэ лавгагийн бас хөө одоо энэ юун дээр хөгжимдэр одоо сая гитарда дуулаад байсан нэг сайхан хүү байгаа тий. Тэгээ нинэгийн ээжтэй гэрэлж авч би 25 таа байсан. 12-ыг асч 12. Инхмэж 12 настай хүүхдийн цуглаанд манай цуглаанд явдаг байсан байх. Тэгээ яа хэцүү юм бид нар яг амьдралыг ингэн тэгим гэж шинж мэдэхгүй шүү дээ. Тэгэл болно сууч. Тэгээд нинэгийн ээжтэй ингээд үйлчлээд явж байхад бас бидний амьдрал маш том сорилтны үе ихлээр нинэгийн дүүн төрөөл тэгэл аюу сайхан дөрсөн тэгээд эмдэд хөвцсөн тэгээд нэг ихэс юм үлдсэн байх гэдэг эмч үйлчлэг хийхдээ цус алдуулсан. Тэрнээсээ болоод ер нь аминд нь хүрсэн байгаа. Тэгээд тэр бол би үнэхээр бүх зүрхээрээ хайрлсан. Бүх зүйлээ өгсөн. Тэгээд эзэндээ явсаа би өөрийгөө шалгасан баг. Би ер нь хэрхэн ихнэрээ хайрлсан юм бол гээд. Тэгээд надад яг үнэхээр сайн хайрлсан гэдгийг надад тэм сэтгэл эзэн надад өгсөн. Тэгээд дараа нь инхмаг ихнэр болох гээд ээж тэр нь очиж байгаа юм. Бас манай цогдооны ихчээсэн байхгүй. Тэгээд би ээжээс нь зөвшөөрөл аваад шал өөр юм бидлээ гэдэг шиг бол. За та надад нэг л өн тавьчих. Би 10 жил одоо нэнийг ээжтэй гэрэлсэн тэгээд 5 хүүхэдтэй танаа чуулганы өдрлөгч байна. За дүнгээл тавьчих. Тэрнээс биш би олон юм ярихгүй тий. Би сайн мундаг муу гэж ярихгүй. Зүгээр дүнгээл тавь. Та дагалдагч нь бас байсан юм чинь дүнгээл тавьчих. Тэгээд инхмаатай суух нь эзний хүсэл мөн үү биш үү гэдэг. Тэгээд дүнгээ тавьсан. Буруу харж байгаа л онц тавьсан уу яасан юм. Тэгээд өнөөдөр болохоор манай цуглааны ахлагч нар одоо эмэгтэйчүүд тий чуулганыхаа залуучуудаа ярина штэ. Тэгээ ярьж байхдаа манай чуулганаас хамгийн номер 1 бест аав хэн бэ гэсэн чинь бүгд санаа нийлээд лавгаавал номер 1 аав гэсэн баг. Тэгээд хоёрт нь хэн бэ гэсэн чинь хоёрт нь тэнцэхэн байхгүй нэг гэж байгаа. Тэгээ гурав дахаас нь тодруулж эхэлсэн гэж байгаа байхгүй. Тий хоёрт нь бол байхгүй. Тэгээ гурав дахаас нь. Тэгээ би одоо хэддэгтэнд орсон юм мэдэхгүй одоо. 3-аас нэлээд доошоо орсон байж магадгүй. Тэнд манай хүү юу. Тэгээд ямарсан дүнгээ тавиулсан. Тэгээд инхмаа надтай гэрэл 5 хүүхэдтэй. Хамгийн бага нь өнө шидтэй байсан. 3 таа ч юм уу жоохон байсан. Тэгээд нинэ инхмэд майгүй хард. Хаан ч чинь инхмаг дагаа явчихдаг. Нойлын гадаа байсан ч үүдэнд нь сахиа суучдаг гэсэн. Тэгээд би хүүхдүүдэд хараад ер нь бол эзэн тайртай хүнтэй гэрлэх хэрэгтэй юм байна. Тэгээд би 13 насны зөрөөтэй ах дүү нар нүггүй үйдэг. 5 хүүхэдтэй үйдэг тийм. Тэгээд нэг том хараатай тэгээ байшин байхгүй, унаа байхгүй. Тэгээд нөө хөгшөндөө суудсан хэлэх баян хүнтэй суусан гэж бодоод багш зарим хүнсэн тийм. Тэгээд итгэлийн амьдрал ихэлсэн. Тэгээд зөндөө түүх байна. Эзэн бидэнд өгсөн үгийг хэрэгжүүлээ бид нар явсан. Бас алдаа оноо гаргасан зүйлс бас байдаг. Тэгээд гимшээд эзэнд эргээ явж байгаа зүйлс байгаа. Тэгээд инхмаа маань дараа нь дахиад 4 хүүхд төрүүлсэн. Тэгээд би 9 хүүхэдтэй. Тэгээд одоо энэ хамгийн бага нь 5 настай байна. Тэгэл амьдрал бужигнж байна тий. Энэ донд итгэлээ авч явахын тулд бурхан бидэнд өгсөн нэг хараа байгаа. Их спортод үйлчлэх, үндэсний бүхт үйлчлэх тийм дуудлагыг эзэн надад сануулсан. Тэгээд би олон удаа спортын ертөнцийн сайн дураараа олон удаа үйлчилж явдаг. Тэгээд би спортын олон клубүүдээр багш нараар ордог. Гэхдээ тэдэс юусо цалин авдаг эзний сайн мэдээг гэрчилж явж байгаа. Тэгээ одооноос ахгуулаад ер нь үйлчлээ хүмүүстэй танилцуулж хийж байгаа зүйлээ харуулъя. Тэгээ илүү зүйлийн төлөө явж байгаа учраас ганцаараа энэ явахгүй юм байна. Олоолаа байж энэ том талбарт хүрэх юм байна гэж харж байгаа. Амен. За хэдэн зураг байгаа бах, бэлгээ гаргах баха гэж харж байна.
За тэгээд спортын ертөнцид очисон 3 настай өөх гэж байгаа хүн чи одоо 30 жил амьдарч чинь дахиад том зорилгоод бас өмнө байна. Энэ жил Европод дэлхийн аварга болон дараа жил Монгол дэлхийн аварга болон магадгүй та нарыг ирж үзээрэй гэж хэлмээр байна. Эзний олон хүмүүс ирж барилдаасаа Огийн Бастрыг бас орох нь яхан би бол мэдэхгүй байна. Итгэл нь мэдэг. За ямарсан би орохоор бэлтгэл хийж байгаа. Тэгээд нэлээд өөрийгөө зориулж байгаа хүүхд залуучуудад явж байна. Энэ заал бол манай шигшээ багийн заал. Энэ заал нь бид нар ингээ янз янзын хүүхдүүдэд хөдөө очиж зааж суралт тэрний дараагийн зураг байгаа. Нэг олуул авахулсан зураг. Эрдэнэтэд бид нар бас энэ бол Эрдэнэтийн хүүхдүүд. Энэ Эрдэнэтийн багш нь яг магадгүй нэг өдөр ярих бах өөрөө ярих бах. Эзэн бас тэр хүнийг ямар хэцүү байхад нь бид нар сайн мэдээ ярьсан. Би өөрөө гудамжинд хараад энэ багаас дэлхийн аваргад анх удаа дэлхийн биш олимпиад анх удаа орсон эмэгтэй бол христчэн эмэгтэй байгаа. Тэр хүүхд энд ирэх байхаа гэж бодож. За энэ клубээс бас Есүст хайртай бас бүжиглэг начин гэж төрсөн. Гэхдээ тэр нодлон аваараар нас орсон та бүхэн бас мэдсэн баг тий. Бас нэлээд олон хүүхдүүд яг энэ сайн мэдээнээс болоо эзэн дээр маш олон хүүхдүүд байгаа. Тэгээ энэ бүхнийг би нэг ярьдаггүй хэлдэггүй яагаад гэвэл эзний хийсэн ажил явагддаг. Тэгээ эзэн үнэхээр би түүний төлөө амьдрмаар байна. Түүний төлөө юм хиймээр үлгэрчээ болж хүүхдүүдээ бас үр хүүхдүүдэд чуулгандаа Монгол хүмүүсээ дамжиж дэлхийд эзэн байгааг гэрчилмээр байгаа байхгүй. Тийм учраас энэ бүхэн нууц хэлсэн чи одоо ингээ ил гараад эхэлж байгаа. Магадгүй их түүх бидний амьдрал байгаа. Тэгээ бүхний 5-10 минут ярих боломж байхгүй. За тэгээд нэг жин асан, нэг хүйс гаргасан. За би 52 нас хүрэх гэж байна одоо. Шигшээд байхдаа, залуу байхдаа хизээж хийж үзээгүй дасгалаа яг одоо би яг хийж байгаа. Фитнес зааланд явж гин, маш хол гүйж гин, хүүхдүүдэд, эмэгтэй эрэгтэй хүүхдүүдэд хичээл зааж гин. Тэгээ нэг удаа бэлтгэл ихлээр 1.5-аас 2 кг-ыг хасж гин. За манай нинэ, манай хүүхдүүд бүгд би гэртээ зарим засгалыг гэртээ хийдэг. Тэгээд энэ бүхэн юу хийж байгаа юм бэ гэхлээр миний аав зүү ярьдаг биш, үйлддэг, хийдэг. Тэ алив үр жимстэй байсан юм шүү гэдгийг хамгийн сайн харуулдаг хүмүүс бол үр хүүхдүүд байгаа. Тэгээ бос дэлхийд хийх гэж. Тэгээд та бүхнийг бас залбирч хүсэж чинь бид нар ингээд христчэн юм бүхин клубүүдийг байгуулмаар байна. Монгол даяар аймаг болгонд байгуулмаар байгаа. Тэнд итгэгч хүмүүс одоо Баянмүх аваргын найз байгаа. Дэлхийн аварга олимпийн алт мөнгөн медальтай Джон Педерсон гэх хүн байна. Тэр Есүст итгэдэг. Тэгээ Монгол дээрээ сайн мэдээ ирдэг. Тэгээ би тэр хүнийг хараа тэр ёроолыг аммаар байгаа. Тэр ёроолыг монголчууд тэр ёроолыг аваад үндэстэнд хүрмээр байгаа байхгүй юу. Монголын үндэсний бүхэд одоо манай найз бид нар нэг клубт байсан. Өсгөө аварга, Сүмийн аварга бид нар нэг клубт байсан байхгүй юу. Яг нэг багшийн шавнаар. Тэгээ би энийгээ мэднэ гэнэ. Яа чи Есүс шүү дээ. Тэр хүмүүс сайн мэдээ өрөм. Тэдний шавнар сайн мэдээ өрөмөр. Алдартай болсон өнөө те. Ингээ хамраас өгөхгүй харин даруугаар үйлчилдэг хүмүүсийг гаргамаар. Эхнэрээ хайрладаг, эхнэртэй үнэнч байдаг, нөхрөө хүндэлдэг, үр хүүхдүүдэд ерөөл болсон тийм хүмүүс энэ зааланд байгаа байхгүй юу. Маш олон хүүхдүүд байна. Тэр хоёр ирчүүд байна. Хүүхэд залуучууд байгаа. Энэ бүгдийн төлөө хиймээр байгаа. Тэгээ та бүхнийг бас залбирч өгөөрөө бүх аймагт тэгээд хотод бас хиймээр байгаа. Тэгээ бид нар бас том кемптэй болмоор байгаа. Том христчэн спортын сургуультай болмоор байна. Яг бол эзний хүмүүс тэнд. Би нэг сайн мэдээ хэрэггүй. Та нарын хүүхдүүдийг аваад бараг сургахад тэд нар ирээдүйн бурханд хайртай олимп дэлхийн аваргууд байгаа. Мөн их орондоо хайртай, ээж аавтай хайртай хүмүүс, зөв хүмүүжлээ хүмүүс эндээс л гарч ирэх байхгүй юу. Тэгэхээр би та бүгдийг бас үүний төлөө бас тэг зүгээр нэг өрөөдөг биш залбирдаг, үнэхээр хөлсөө гаргадаг, бас өргөдөг байгаасаа шүсч чаа. Бид удахгүй нэг фэйчнээ, фэйс дээр шин магадгүй их нэртэйг хамт нэг далбаа, Монгол далбаа ард загшиж магадгүй. Та бүхэн холбогдоод хийж чадж үзсийг хараараа. Тэг үнэхээр бид нэр өнгөрсөн ковид үед ихнэр маань 2 жил шивэд байхад би 2 жил 8 хүүхдээрээ гэртээ байсан. 2 жил яг гэртээ яг суусан байхгүй юу? Яг хүүхдтэйгээ. Тэр оронд би спортын ордонд очиж дасгал сургалт хийнгээ хүүхдүүд юм хөрсөө бэлдэж хүмүүсийн дунд орсон байна. Эзэн намайг шагнах болтгоо, эзэн биднийг бас шагнах болтгоо. Бид бол нэг чуулга юм аа. Амен. За тэгээ бүгдээрээ бас ерөөж үгүй. Тэгээд Лавгамайн маш чухал салбарт үнэхээр эзний хаанчлалыг байгуулаад дагалдагч бас бэлтгэх те эзэнд хайртай зөвхт байдал дотор алхахдаг тийм олимп дэлхийн
авраг болсон тамирчдыг бэлтгэмээр байна шүү дээ. Ёс зүйтэй. Өнөөдөр хүч чадал гэдгийг энэ дэлхий бол шал өөрөөр харж байна л да. Хүч чадлыг одоо бэлгэдэл бол бөхчүүдл гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл нэг бүх болчихлээрээ те ингээл аархаар баймтан дээрлэхэл омогшоол бүх хүн гэхлээр зарим эмэгтэйчүүд бүр хөлөө хугалчих шахамгүйгээл гэтэл хүч чадал гэдэг бол бие махбодын хүч чадлаас илүү хүний доторх зүрх сэтгэлийн хүч чадал маш чухал байдаг. Тэгэхээр бид нар бөхчүүдээ үнэхээр дотроо хүчтэй, дотоод гоо үцгэлэнтэй тийм хүмүүс болоосоо гэж бид нар бас. Тэгээ дэлхийд бол алдартай олимп дэлхийн аваргууд байдаг. Тэгээ сая Джон Пайтерсон гэж Америкийн чөлөөт бүхийн дэлхийн хошоо аварга, олимпийн аварга хүн шүү дээ. Тэгэхдээ Монгол сүүлийн 48 жил хавгаа хэлж штэ. Олимпиос медаль авч чадаагүй штэ. Чөлөөт бөхөөрөө 48 жил штэ. Та боддоо. Тэгэхэд Америк, Европын маш олон алдартай тамирчид юу Олимпиос нэг хүн гэхэд чинь 2, 3 хошоо алтан медаль авчихсан. Тим тамирчид бай. Зарим нь бүр 4, 5 удаагийн бүр үнэмлэхгүй авраг болчихсон хүмүүс байдаг. Гэтэл бүхэл бүтэн үндэст нь 48 жил чөлөөт бөхөөр медаль байхгүй сууж ийн гэ та нар боддоо. Тэгээ Джон Петерсон бол ах トゥ хоёр байна. Хоёулаа Олимпиас алттай бас мөнгөтэй. Тэр үед яг манай баяны аврагаас хамт барилж байсан түүхтэй юм байна. Тэгээ тэр хүн ингээд сүүлд нь ингээд ярьсан гэж аах. Бид нар Есүст итгэдэг. Бид нар ингээд Бурхныг дуудаж бэлтгэл хийдэг. Эзний үнийг хэмждэг. Манай энэ нөхөр ингээд дэлхийн авраг авахгүй юу? Олимпиас медаль авчаад энэ амилж байна. Яг тэр амиа удаад энэ амар амиа гэж байна. Сайн мэдээ өгөх. Мөнгөтэй. Мөнгөө нөх сүм чулуунд өгдөггүй. Энэ нэг жах өөрчлөгчл Олимпиас медаль авах гээд байгаа ингээд нэг хүн хэлж байгаа. Гэхдээ тэр хүн сонголтоо зөв хийсний дараа тэр хүн Олимпиас медальтай болсон. Дэлхийн бүх тэмцээнээс медальтай. Гэхдээ Олимпиас медальгүй юм. Эхлээд Библийг хэрэгжүүлсэн. 10% өгсөн, өргөлөө өгсөн, хүмүүст үйлчилсэн, ухтагч хийсэн. Эзэн дараа нь Олимпийн медаль өгсөн. Тэгэхээр тэгж даруй байж Бурхныг ирж хайвал эзэн шагнах болно. Тэгээ би бас удахгүй Америк явах гэж байна. Энэ агуу хүмүүстэй уулзах гэж байна. Тэр хүмүүсийг бас тэр өрөөлийг монголчуудад өгөөсөө. Монголчууд 48 жил медаль гэдээ яваад байгаа. Бид нар медаль биш ээ. Бид нар хүн чанар хэрэгтэй. Нодлон яг үндэ хэлэхэд нодлон бид нар шүгэл үлээсэн манай спортын том хурал байхад Францын олимпиадээр манай тамирчид медалийн төлөө барилдах гад том тэмцээнд явж байхад багш нарууд нь хүзэр тоглоо суужсэн. Ёс зүйгүй байсан гэдээ бид нар үлсэн. Гэтэл тэр үед хэрвээ эзэнд Есүст итгэдэг хүн багш байсан бол залбираа сууж байгаа шүү дээ. Библийг уншаа. Эзэн та биднэрт энэ медалийг өгөөч. Гэхдээ энэ нь таныг алдаршуулахын тулд бид энд таныг өвдөг сөгдөн бэлтгэл хийж таныг Монголд байгаа гэрчлэх гээд суух ёстой. Гэтэл хүмүүс энэ шоудаад зүр тоглоо шал өөр юм хийж. Үүнээсээ бол бид медаль аваагүй сая хурал дээр хэрэгжиж байгаа. Тэгэхээр өнөөдөр эзэн Есүст итгэдэг хүмүүс л эндээ цогцлох зүрхтэй хийсэн зүйлстэй байгаа юм. Тийм учраас та бүхэн Америкт очиод эзэн бас олон үд хаалгыг нээж өгөөсөө. Эзний хүмүүсийг дуудмаар энд ирээсэй гэж дуудмаар хамтармаар байна. Эзнийг алдаршуулмаар байна. Энэ бол эцсийн цаг мөчид. Эзэн монголчуудыг хэрэглээсэй. Би Америк хүмүүст хэлдэг. Та нарт очихгүй ус байгаа. Харин монголчууд очих боломжтой. Бид нар визгүй очих боломжтой. Та нар виз өгөөч очихгүй ус байгаа. Хамтдаа амин. Хахамэлэг. Амин. Бид нар нөгөө 7 өндөрлөгийн төлөө залбирдаг тий. Тэгээ спортын өндөрлөгийн төлөө спортын нэг төлөөлөгч нь бол одоо би шүү дээ. Спортод үнэхээр хайртай. Одоо ч гэсэн спортоо хайж чаддаггүй. Тэгээд би бас одоо улсын цолтонгуудад үндэсний өвхийн улсын цолтонгуудад сайн мэдээ тарааж байгаа. Сайн мэдээ тараахын тулд би нэг 180-аас 190 кг суух ёстой. Тэдний хэмжээнд очиж суухгүй болвол намайг дээрээс хараад идэх хэрэгтэй. Тэгэхээр яг тэдний хэмжээнд очиж суучингууд та чи хэмбэ ханаас хараад ирвэ. Би Есүс Христэд итгэдэг хүн байна. Ингэж архинд ороо тамирчин байсан юм аа гэж. Би бас нэгэн цагт найзаагаа бас Есүс ярьж байхад дээрлэхэл, муухай хэлэл, хараагаад салаавчиг бол шүлийн хураагаад явж байсан хүн шүү дээ. Тэгээд найз маань тэр үед миний төлөө залбирч ирсэн байгаа. Тэгээд яг үр жимс нь бол би байна. Тэгээд би өнөөдөр яагаад гарч ирж ярмаар санагдсан бэ гэвэл би бас спортын төлөө өргөдөг хүн баймаар байна. Би спортын төлөө ерөөсөө өргөж байгаа хүн байна. Тэгээд сая ингээ ярьж яхад миний зүрх цохилж байгаа байхгүй. Тэгээд би спортын төлөө
өргөё. Бас та нарыг уриалаад энэ дотор тамирчин, ширээний тенсч бай, агаарын тенсч бай, волейбол бай, сагс бай, гүйлтийн тамирчид байна. Пастор маань бас хөнгө атлетикийн хүн шүү дээ. Тэгээ спортоор хичээлнэ гэдэг бол бидний хувьд айгүй их ойрхон найз нөхдөдтэй болдгийм байна гэдгийг би харсан. Тэгээд одоо би жимд бас аяа ороод тэгээд ингээд Библийг уншиж хагаад хажууд нь тавьчихдгийг. Тэгээд миний дасгал хийх ээлж ирэнгүүт нөгөө улсын золтон чи миний Библийг аваад уншдаг байхгүй юу? Эзнээс эмээ хүн мэрэгэн ухааны эхлэл юм энэ гээд айгүй гоё ишлүүдийг тавьчихдаг. Тэгээд таны нөгөө нэг хичээл заагаад байгаа юм чи энэ үү гэлтэй. Тэгэхээр нь тийм айл. Тэгээд эзний үг баг багаар ороод тэд нэр үнэхээр даруусаад зүрх сэтгэлээсээ пастор маань хэлсэн тэр яг нэгэн цагт би хүртэл би та нарт яг нөгөө өөрийнхөө дотор байсан зүйлээ одоо ярил л да. Пастор над дээр хагасаа өдөр болохоор ирээд ингэдэг ус. Утгаагаа маргааш бүх байгаа юу гэд. Тэгэхээр би байгаа штэ гэд пастор надад байгаа штэ гэвэл нөгөө бүхий пледний мөнгө өгөх гэж байна гэж бодоод гордоод бүтний сүмийн коридорт амьдэрдэг байсан болохоор байгаа тийм сумын тийм би ойн бүхтэй штэ пастор гэхэд хажууд ир зогсож байгаа ингэдэг. Утгаагаа муусан бүхэнцрүүдтэй гэдэг. Бүдүү үзүүлсэн юмнууд гэх. Тэгэнгүүт уур мөрөөл энэ дотроос гээд арцгана. Тэгээд пастор явахаар араас нь хонгочмаар санагдаад байдаг гэж. Хүний нөгөө итгэл үнэмшил гэдэг их сонирн байхгүй тий. Тэгээ яг энэ бардам зангийн маань нураагаад одоо бол жинхэнэ Есүс Христэд итгэсэн сайн тамирчин, сайн аав, сайн ах, сайн улс орныхон төлөө бүх хүн гэдэг чинь үг нь бол дээр үеийн нөгөө яг бичгийн судрыг ингээд үзэх юм бол бүх хүн гэдэг чинь отог овгоо хамгаалдаг ядарсан настай ядарсан айлын хүмүүст ус түлэгийг нь бэлдэж өгдөг гэрийн нүүлгэж өгдөг тийм зоригтой хүн юм билээ шүү дээ. Бүх гэдэг тийм нэр нь. Тэгээ би тавгаг түрүү ярьж байхад бид хоёр чинь бас ядарсан, зовсон, шаналсан тэр хүмүүс туслахаар дуудагдсан. Угаасаа анханасаа ингээд тослогдсон энэ ард түмний хүмүүс байж тээ спортын хүмүүс чинь гэж би ойлгосон байхгүй. За тэгээ бүгдээрээ өргөдөг хүмүүс болёо. Би өргөе гэж л уриалах гэж гарч ирсэн шүү. Тэ. Би тэгээ найздаа одоо сар болгон тэ өөрийнхөө зөх хэмжээгээр спортын төлөө найз маань хичээгээрээ дэлхийн авраг болоороо тэгээд улам олон үндэсний үеийн тамирчдыг бэлдээрээ. Тэгээ би бас би бас очиж бас чаддаг мэддэг юм хэлж өгнө гэдэг та. Бид гурав чинь их учиртай 3 толгой байсан байгаа шүү дээ нөгөө. Отгаа голхлоор тавгааг итгэгчгээд бас гавчиж дээрлэж явсан. Би болохоор отгаа ахыг бас оюутан байхад дээрэмдэж исэн хүн байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээд эзэн дотор бие бинийгээ уучлаад тий Есүс л биднийг ингэж одоо энэ үзий ядалтыг энэ бүхнийг ингээ хайрын нөхөрлөл болгоод нэгтгэж штэ. Бурхан л энийг хийж байгаа. Тэгээд эзэн лавгаагаар минь дамжуулаад бас энэ түүний дотор өгсөн энэ бүхийн дивжэн байгуулагдаасаа бүхийн тэр нэг татами одоо дивжэн хөдөлж явхад бол Монгол төгрөгөөр 50 сая байд юм байна. 2 татами хэрэгтэй тий. Тэгтэл тэр татамиг ингээд авчлаа гэхэд бэлтгэл хийх бүхийн заал хэрэгтэй. Тэгээд заал зөвхөн заал биш тий. Тамирчид эмэгтэй эрэхтэй халуун хүйтэ усанд орж бэлтгэлийн өмнө дараа хувц солих өрөө эрэхтэй байна тий. Сайн нойл эрэхтэй. Тэгэд энэ бүх зүйл бол мэдээж бид Бурхны өрөөл байхгүй бол итгэгчдийн залбирал ивэл байхгүй боломжгүй. Тэгээ бүгдээрээ Есүсийн анчлал чуулган үнийг хийх ёстой. Ягаад гэвэл бид эзний өдөр болгон нийгмийн бүх салбарт нөлөөлж өөрчлөлтийг авчиръя гэж байгаа. Тэгэд эцэст нь хэлэхэд тэр Джон Пайтерсон гэдэг хүний дор Христэд итгэсэн Америкийн алдартай олимпийн авраг тамирчид ингэж хэлж байгаа байхгүй юу? Бид ингээд тэмцээний өмнөх айдсыг яаж давдаг вэ? Яг гэвэл нөгөө тэмцээний өмнө асар их шатдаг, стресст ордог, айдаг. Тэр үед бид нэр Есүсийг боддог. Хүн төрлөختний төлөө загалмайг үүрээд явсан Есүсийн эр зоригийг бид бодох үед бид зоригтой болдог гэж байгаа. Хэдийгээр бид энэ дэлхийн хамгийн хүчирхэг чадaltaй хүмүүс мэт боловч энэ дэлхийн хамгийн хүчирхэг хүн бол Есүс Христ. Тэр хүн төрлөختний төлөө загалмаа үүрээд үхэл рүү очсон тэр эр зориг, тэр гайхамшигтай хүч чадлаас бид суралцдаг. Тэгээ нэг тамирчин хэлж байгаа байхгүй. Би эрт итгэчихгүй яваа. Тэгвэл би айл эрт би тэр тэмцээний өмнөх айдсаа давчих байсан. Тэгээ байдаг чадлаараа барилдах байсан гэж байгаа юм.
Тэгээ бурхан алдар шиг тэгээд Олимпийн дэлхийн аврах хийчгээд Есүс Христ манд тугай гэж хэлж чаддаг. Намайг ийм хүн болгосон, энэ хүчийг, энэ хайрыг өгсөн, энэ зүтгэлийг өгсөн бурхан алдрыг өргөе гэж хэлж чаддаг. Яг тийм л хүмүүс төрөөсөө гэж бид хүсэж байна. Тийм хүмүүсийг бэлтгэж эзэн минь нийгмийн бүх салбар давхаргад нөлөөлж эзэн өөрчлөлтийг бид авчрахыг хүсэж байна. Эзэн та алдардаг баялгаараа эзэн тэр жуудогийн бэлтгэлийн тэр өрөөг, тэр татамыг, тэр санхүүжилтийг та хайрлаач Есүс. Та энэ улс үндэстний өвгүүд октоодыг эзэн минь дэлхийн түвшинд алдар нэрийнхаа төлөө хаанчлал болон зөвхт байдлынхаа төлөө гаргаж өгөөч. Таны хаанчлал болон зөвхт байдлыг бүх зүрхээрээ хайдаг тийм тамирчдыг босгож өгөөч гэж хэлж байна. Есүс Христ манд тугай. Амен. Амен.